Сайн зориг гишүүний бланкн дээр гарын үсэг зурсан уу гэж надаас асуулаа. Би зурсан гэж хариулъя. За ямар үндслээр яг миний хувьд одоо зурсан бэ гэхлээр би бол парламентын засаглалыг байнга хамгаалж ирдэг. Парламентын засаглал манай улс оронд одоо аюулд орохыг гэдгээс ер нь ихээхэн санаа зовж байгаа хүний хувьд яг одоо энэ засгийн газрын тэргүүний хувьд маш буруу үйл ажиллагаа явуулж байна. Буруу үйлдэл гаргаж байна гэдэг энэ итгэл үнэмшил дээрээ суйрлан гар үсэг зурсан. За ер нь бол бид нар яг энэ өнөөдрийн нөхцөл байдал юунаас болж үүссэн бэ гэдгийг Мөнхбаатар сайд ч гэсэн түрүүн одоо бас хэвлэлд нэг ганцаар хэвлэлд ярилцлага өгч шиг л намын дотоод сонгуультай холбоотой ийм одоо улс төрийн асуудал үүсэж байна гэж. Тэгэхээр хэрвээ манай намын баг хурал дээр санал өгсөн гишүүдийн 56% нь амар баясгалант биш зандан шатарт өгсөн байгаа. Баг хурлаараа зандан шатар дарга намын даргаар сонгогдсон байсан бол яг ийм асуудал болох уу үгүй юу гэдгийг бид нар бас харах хэрэгтэй тийм. Тэгэхээр яалтчгүй одоо ингэж бодоод ирэхлээр ийм асуудал болохгүй гэдэг нь ойлгомжтой байна. Тэгэхээр яг үндсэндээ цаад агуулга нь бол баг хурал дээр намын даргын сунгаанд ялагдсан учраас ийм одоо мэдэгдэл хийж ийм үйлдэлүүдийг гаргаад байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо дүгнэлт хийх ухаан саруул хүн болгон л одоо за энэ ер нь бол ийм л юм болоод байна гэдгийг бол харж байгаа шүү дээ. Арт түмэндээ хандаж мэдэгдэл хийж байна гэдэг агуулгаар гарч ирэнгүүтээ за одоо би ялагдлаа улс төрчлөлтөд хойш нь тавья, улс орны хөгжил чухал байна, төсөв хэцүү байна, одоо төсөв батлая, цаашдаа одоо ингээ хамтраад одоо ажиллая гэдэг ч юм уу ийм мэдгдэл хийж арт түмнийг одоо юу гэдэг тайвшруулах ёстой жинхэнэ арт түмэндээ хандсан мэдгдэл хийх болов гэсэн чинь за чи хулгайч юм байна, чамааг одоо хулгайч гэдгийг чинь одоо эцэслэн гаргахын тулд би хууль зүйн сайдаа одоо инх баяраар хууль зүйн сайдаа томилж гинэ гэсэн ийм мэдгдлийг хийсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө эргээд яг улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө намнах ийм мэдгдлийг хууль зүйн сайд, хууль зүйн салбараар төлөөлж ийм мэдгдэл хийж байгаа хүн цаашлаад гүйцэтгэх засаглалыг ямар хэлбэрээр яаж авч явах вэ гэдг нь бол үнэхээр маш том одоо асуултын тэмдэг эрсдэлтэй гэж үзэж байгаа. Ер нь бол оюун эрднийг одоо юу гэдэг огцруулах тэр процесстэй оюун эрдний хэлжсэн үг за надад ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон, миний кабинетийн сайдаар намайг дэмжихээ болсон гэдэг энэ үгийг ч гэсэн бид нар одоо эргээд нөхөд харах хэрэгтэй байхгүй. Яагаад ер нь ийм нөхцөл байдал үүсээд байна вэ гэхээр яг нэг энэ институт хоорондын энэ асуудлууд яваад ерөнхийлөгчийн тамгын газрын одоо өмнөх үеийн дарга нар нь нөгөө талдаа ингээл ажиллаад байна шүү дээ. Тэгэхээр яалтчгүй асуултын тэмдэг, дараагийн асуултын тэмдэг энэ ер нь парламентын засаглалд аюул учруулах үс ийм одоо сценари яваад байгаа юм шүү гэдгийг хүртэл бодогдуулах ийм одоо үйл явдлууд болоод байна л да. Өчигдөр жүжигийн тайзнаа жүжиг дуусах үе дээрээ найруулагчдын тайзан дээр гардаг шиг баяр цагт гишүүн бас гарч ирээд парламент одоо улсын их хурлд харах юм бол ер нь одоо ингээд аюул учирна гэх мэтчлэн одоо баг дотоод хүсэл бодлоо яриад байна шүү дээ. Парламент тарна гэж байхгүй. Уучлаарай улсын их хурлын гишүүд 126 гишүүн болол одоо яг энэ парламентын засаглалынхаа төлөө тууштай явна. Гагцхүү гүйцэтгэх засаглалыг улс төрийн зорилгоор ашиглаж ийм одоо үндсэн хуулийн зөрчил үүсгэх хэмжээний мэдгдлийг хийх нь бол өөрөө буруу юм аа. Тэгэхээр ер нь энэ улс төрийн зодоноо төрийн тайз нь авчирсан хүн бол яалтчгүй зандан шатар. Тэгэхээр энэ бол бид нар зайлшгүй өөрчлөх ёстой. Энийг бол засах ёстой. 55 дахь тогтоолыг та уншсан уу? Ер нь ямар учир шалтгаантай янз янзаар тайлбарлаж байна. Энэ дээр бол одоо хянан шалгах төр хорооч гэсэн одоо байгуулад ер нь нүүрстэй холбоотой, нафтек гэрээнүүдтэй холбоотой хянан шалгалт бүгднгийн нийлтад болох хэрэгтэй. Ер нь бол хин нэгэн хүн хин нэгнийг одоо юу гэдгийг эрх мэдэлтэн гэдэг юм уу яллахаасаа илүүтэй хуулийн байгууллагууд одоо явах ёстой процессийнхаа дагуу асуудлыг шийдвэрлээд хэргийг үүсгээд прокурорт нь очоод тэр чинь маш олон процесстэй явах ёстой асуудал шүү дээ. Тэгэхээр энэн дээр ч гэсэн одоо юу гэдгийг хийх ёстой ажлуудаа хийх
ёстой хүмүүс нь хийцгээ. Энэ улс төрчлөлтөө болёо. Үнэхээр харамсалтай байна. Би одоо бүр хэлэх ч үг олдохгүй. Манай удирдах зөвлөлж хуралдаж чадахгүй байна. Удирдах зөвлөлийг манай одоо ерөнхий нарийн бичгийн дарга даргалдаг, зарлдан хуралдуулдаг. Тэгээд ерөнхий нарийн бичгийн дарга маань өмнө нь одоо ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан хүн. Тэгээ үдий хүртэл ийм институт хоорондын маргаан мэд бид нар одоо бүгдээрээ тийм сэтгэлгээтэй одоо болж штэ. Бүр сүлдээ би хүртэлгүй одоо нэг ерөнхийлөгч гарч ирээд нэг аль нэг талд нь хилээтгэсэ гэдэг ийм сэтгэлгээтэй болж штэ. Тэгэхээр чи эн чинь өөрөө бүр юм сценартай ингээд нэг булан руу ингээд шахаад байгаа ийм одоо үйл явдал болоод байгаа юм биш үсттэй гэдэг ийм хардталтыг бол миний хувьд бол дүгнэлт хийж байгаа. Тэгээд яаж ч байсан парламентын засаглалынхаа талд байна. Парламентын засаглалаа одоо хамгаалж ямар ч байсан одоо энэ сайн зориг нарын одоо сайн зоригийн планкн дээр гарын үсэг зурсан. Надтай адилхан бодолтой 50-60 хүн байгаа. Өнөөдөр сайн зориг өргөн барьж байгаа. Өргөн барьсан хойно хинхэн гарын үсэг зурсан байна уу гэдг нь бол гарч ирнэ. Тэгэхээр үүнийг бол яг л процессынхаа дагуу бүгдээр шийдвэрлээд явна. За, Хартын намын дараагаар